guys, шимжлэгтэй тавтай мөрөл. Тэгээд би бас энэ 7 хоногийнхоо хичээлийн өдрүүдийг бас влог болгоод оруулъя гэж бодлоо. Өмнөх нь аягүй амжилттай орсон учраас тэгээд өнөөдөр болохоор мэдээж нэгдэг өдөр тэг 3 хичээлтэй тэгсэн чинь миний 3 хичээлийн 2 номтой байхгүй юу. Тэгээд цүнх амар хүндэн яаж явж явна гэж бодоод. Өнөөдөр ер нь миний хамгийн хэцүү өдрүүдийн нэг юм шиг санагдаж байна. Би нэрээ 5 дахь хичээлгүй. Тийм учраас ингээд 4 өдрөөр ер нь бол оруулж байгаа влого. Тэгээд одоо очиод гэлс юм идээд тэгээд хичээлдээ оръё. Би сая өсөө эндүүдэж мэдүүдээ жоохон удажглаа. Тэгээд сургуульд ирчээд болсон. За эхний хичээл дуусчихсан. Одоо 2 дахь үгүй юу явах чинь хоол идчихин. Тэгээд одоо шилдэн бас амар хүн байгаа хта очиртай. Алаан болж байгаа. Тэгээ алалцаа тэмэрчээсний хоол иднэ. Энд тайз барьж одоо чөвж болох чинь. Одоо дараагийнхаа хичээл рүү явж юм. Одоо 20 минут үлдсэн байгаа заяа хичээл ороход. Тэгээд гэлс 0 метр ороод хичээлд гэлс ороод тэгээд дараагийн хичээлд гэлс ороод тэгээд тарлаа. Өнөөдөр миний хамгийн их тардаг өдөр 4:30 гэсэн. Үлдсэн 3 өдөрт 3 минутанд би 6-аас тардаг.
Hi guys. Өнөөдөр 2 дахь өдөр тэгээ би хичээлдээ явах чинь. Өмнө 7 хоногт нүрээ будааг бол одоо нүрээ будаад явна. Гадаа амар бороо ороод байна. Тэгээд жоохон зовцолчихлаа. Очоод хичээлдээ суугаад ирээ. Ёо амар ядраад ах юм. Юу хийсэн ч гэж ядраад. Тэгээд өнөөдөр бол сургууль маань юу таахгүй чүгжээтэй болон J парк ирж дуулах юм билээ. Зикко гээд тэр хоёр ирж дуулна гэсэн. Тэгээд гадаа бороо ороод болохоор бол нүзмээр л юм. Гэхдээ бороо зогсчих юм бол яг үзээд ирэн заяа. Тэр бороо энэ зогсохгүй байх юм бол тэр чинь гадаа болохоор ямар ядаргаа гэж бодоод. Тэгээ ямар ч байсан бороо зогсоосаа. Тэгээд өдөр хичээлд явцгаая. 디펙트 관리니까 화제죠. Би одоо найзаа руугаа явж байна. Усан J парк үзэж утсан чи 5-8-аас тэгээд зүгээр найзаараа бичлэг хийлгүүлж аваад тэгээд зүгээр хоёр найзтайгаа уулзахаар явж байна. Ата бороо суудлаа. амар үсэж байна. За одоо хоол ороод нэг газар ороод ирсэн байна. Балны зурцаа гараа явж байна. Дийнэ ичмэн хор жоохон байж байгаа 뭐 사실은 조그마. Дарна гавсан юм ба. Чи бүр юу болчихжээ. Би саяны бол Чи болчихжээ. Чи болчих. одоо ингэ датаа гоё байгаа. Тийм шүү дээ. The guys нэг Ийм олон сонголт. Махад тоослоо. Улаан тэрэг зүгч. Hi guys, шинэ өдрийн минь. Өнөөдөр 3 дахь өдөр тэгээ би одоо хичээлд явах чинь. Өглөө амар бороо орсон байхгүй юу? Гэхдээ өнөөдөр жингөө бороотой юм байлээ л дээ. Одоо ихтэй зогсож иж ашгүй. Тэгээд гадаа бороотой ямар шээс. Өөр ярих юм олддгүй. Өнөөдөр би ном авч явах юм шүү дээ. Ном авч явах гэдэг чинь айгүй асуудал таллаад байна. Нэг жил ганц л ном авч ингээ хүндээ. Айгүй хүнд. Өчтөр би тэг хоёр нэстэй уулзсан шүү дээ. Тэгсэн чинь манай хоёр нэс миний бичлэгийг үзээд чи ингээд хичээлийн өдрүүд гिचэнгүүтээ дандаа ингээ юм идээд. Юм идээд ингээд би ч гэсэн уусаа бичлэгээ хийж байхдаа энэ бичлэг ингээд баран юм иддэг бичлэг болчлоо доо гэж бодоод. Тэт. Одоо очиод дахиад юм идэ. Хол дээр очиод тэгээд юм идэггүй кофе авч ууя. Тэгээд нэг хичээл орсныхаа дараа юм идэ. 어디? Hi guys, 4 дахь өдрийн минь. Тэгээд өнөөдөр би уг нь 3 сэтэлтээс ахгүй юу? Тэгсэн чинь чүгжээ болж байгаа гээ. Тэг хүүхдүүд чүгжээнд оролцсон гээ. Тэг багш санал хураалга явуулаа заяо. Тэг мэдээч хүүхдүүд чүгжээнд оролцсон гэд. Тэгээд хичээл орохоргүй болсон байдаг юм. Тэгээд 4 чаас би хичээлтэй. Ёо. Зүгээр л миний 4 хичээл туслагдсан бол нэрээ үнэхээр гоё заа.
би 3-аас хичээлд оронгуудаа 4:30 гэж тараал. Тэгэл гэртээ төрөөд ирж штэ. Тэгсэн чинь би 4:30 хичээлдээ сунгуудаа 6-аас тарна. Цаас тэгэл одоо 4:30 хүртэл усанд ороод тэгээд нөгөө нэг онлайн хичээлээ хийгээд драма үзнэ. Үгүй надад үзэх драма байхгүй юм. Би өчигдөр бас уржигдэр 2 драмагаа үзээд дуусгачихсан. Тэгээ юу их үдээд сайхан хөвтөндөө хөвтөж байгаа л хичээлдээ явъя. Some people are crossing the train tracks. B. There's a lamppost next to the railroad. C. A train is entering the station. D. The area is under construction. D. Water is being pumped into a pool. 자, 일단 여러분들이 뒤에서 약간 좀 갈등이 있을 수 있었을 텐데요. Water is being Нэр аюу сони юм байна. Би өмнөх семестрт англи хичээл сонссон баггүй юу? Тэгээд тэр болохоор ингээд англи багш, гадаад багш ингээд зааж байгаа Канад багш байсан заяа. Канад улсын. Тэгээд тэр чинь ингээд дандаа ингээд англиар ингээд сонсоод тэгээд хийж байгаа штэ. Тэгээд энэ семестрт бас би ахиад англи хэлний хичээл сонгосон. 2 байгаа заяа. Нэг нь энэ, тэгээд нэг нь болохоор танхимаар ордог. Тэр болохоор бас юу юугли өмнөд Африкаас ирсэн багш гэсэн заяа. Тэгээд ингээд дан англиар ярьж байгаа тэгсэн чинь заяа. Энэ багш болохоор ингээд солонгос хүн. 왜냐면 어디에 Тийм 걸리는 ингээд англич хойлоод солонгосч хойлоод ингээд хоёр хэл хольж ярихаар бүр толгой ирдэг юм. Нэг бол ингээд англиар нь ингээд сонсоод ингээд яах юм бол арай дээр заяа. Тэгээ ингээд солонгос хэл чинь бас миний төрлийн хэл биш болохоор солонгосоор тэгснээ ингээд англи хэл сурах гад энэ амар сонь. Би сая л анзаарлаа. Тий. Маш сонирхолтой. Окей. Гэхдээ амар царайлаг байгаад мэдгүй надад ингээ үсний засалт нь бүр амар таалагддаг заяа. Амар хөөрхөн багш байгаад 거예요? I нэг тийм жүжигчийн энэ төр болохоор ч юм шиг. Окей. За манайхаа би одоо хичээлдээ явах чинь амар үлсэж байна. Сургууль төгжээ болж байгаа юм чинь сургуулийн гадаа гоё хоолнууд зарж байгаа. Тэгээд гоё хоол явуул авч идэе. Тэг би бабл тий юмар байна. Тэгтээ миний мөнгө одоо надаа би маргааш хичээлгүй шүү дээ. Тийм чинь миний дансанд мөнгөийг ингээ утсан төлбөр татсан заяа. Тэгээ одоо ингээ байгаа юм бэлэн 8000 вонороо өнөөдөр хүрийн. Тэгтээ уг нь хоол идэхгүй гэх юм бол энэ бол хангалттай л да. Гэтэ хоол идэх юм бол бабалтай аваад бас хоол идэх юм бол мөнгө хүрхгүй заяа. Тэгэнгүүт би баг бабалтайгаа л аваад утсан дээр минь дөө. Тэг ганцхан хичээлтэй юм чинь. Тэгээд одоо бүгд хичээлдээ явцгаая да. Одоо бүгд. Тэгээд сая яваа хитэн бичлэгээ хийсэн нөгөө нэг бичлэгнүүдээ эдэлчихлээ. Тэгээд өнөөдөр гэртээ ирээд бичлэгээ өнөөдрийн бичиж авсан бичлэгнүүдээ эдэлчих юм бол тэгээ бэлэн болоод YouTube-д оруулна. Тэгээд надад ч гэсэн амар гоё наа ингээд 7 хоногор бичлэг хийгээд хаар яа ч надад амар хөвгөлтэй. Тэгээд удахгүй гоё. Хурдан намайг их хүмүүс үздэг болоосай. Гойж бай. За тэгтэл. Исаа яйгоо муухай догбог идчихлээ. Тэгээд 8000 вон байсан 7000 тэр сонин муухай догбог идээд. Гэхдээ би бүгдийг идэж чадаагүй. Мөнгөөр шатчихлаа. Зүгээр л бабалтай хаваад өгөөч. Амар өлсөөдсөн юм аа. Тэгээ амар идэх юмны сонголт дунд би очиж тэрийг сонгож идчихлээ гэдэг. Би яг ингэдэг байхгүй юу? Би гэртээ ирчлээ. Тэгээд гэсэн чинь Монголоос юм ирсэн байна. Тэгээд Монгол хоол тэгээд юм байна. Чавгүй. Тэгээд стик суп интээ хугацааны тараатай. 9 сарын 24-нд дуусан гинөө. Түлээ. Гайгүй л өнөдөр ч идэв лээ. Тэг хөлдөөждөг гэсэн хүмүүстэй хөлдөөгөөд хээжин хийгээд юу халаагаад идчихээ зүгээр гэсэн хугацаанд болсон ч гэсэн. Тэгээд би өмнө ерөөсөө яагаад ийм нэг талах ийм борцог
захий гэж бодож байгаа юм бол Монгол гол байна. Дараад нь онцгой тасах бай. Энэ хэдэд болох юм. Энэ 9 сарын 13-нд дууссан юм биш өнөөдөр хитий. Өнөөдөр ч 9 сарын 11-нд юм биш. Тэгэхээр чинь усан дууссан гэсэн үг. Ой. Хөвчөрчиж. Аргуултай энэ өдрийг удацсан юм. Тас хөвчөрчиж хайр юм. Боомон дөрөга. Дараад нь адууны жинсэн мах. Бүр хоёрыг явуулсан байна. Нэг манай дараад нь дахин нэг болсон. Энэ юу юм бол? Мондаа баха пүстэ явуулсан гэсэн. Ако пүстэ ийм болсон юм уу? Савлаа нууц гэсэн тий. Янзи. Тэвэн. Эмэр хим явуулсан байна. Би бол хитгэн юм загсангүй юу? Энд нэг өмд байна. Гой ч юм дээ. Тэгэд энэдэ зөндөх байдлаа хэрэгтэй шүү. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа түр баяртай. Лайк, subscribe хийгээрэй. Тэгээд дараа 7 хоногоос